За мэдхана өнөөдөр бид нэр хамтдаа туулагчтай хамтдаа Binance-ийн энэ P2P гэж яриад байгаа үйлчилгээний тухай энэ үйлчилгээг хэрхэн ашиглах вэ? За дээрэс нь ямар эрсдлүүд байдгийг мерчант гэж яг юу юм бэ? Ямар алхмуудыг хийх боломжтой байдгүй? За яг амьдрал дээр бодит кейс нь ямар байдаг вэ? Тэг асуудал тулгарч исэн тохиолдлууд нь бас бусдын болон миний өөрийн кейсүүдийг хоорондоо ярилцаад ер нь аль талаас нь бид нар сэрэмжилж эрсдлээ хамгаалж энэ үйлчилгээг ашиглах боломжтой байдгийг ашиг олох боломж нь хаана байна гэх. Ер нь энэ Binance-ийн P2P гэдэг энэ үйлчилгээг тойруулаад ярина гэсэн үг. За сайн уу туулагчээ орой минь гэж өөрөөр орой минь тий нөгөө цагийн зөрүүнээс болоод байлаа. За миний ойлгож байгаагаар бол би P2P үйлчилгээг болохоор яг англи өөрийнх нь хэллэг нь бол peer to peer гэдэг үг байгаа. За энэ болохоор яг юу гэсэн үг юм бэ гэхээр нэгээс нөгөө рүү шууд дамжлаггүйгээр дамжуулахаа гэсэн утгатай тийм. За ер нь бол үйлчилгээний хувьд маш хурдан шуурхай нэг хүнээс нөгөө хүн рүү тухайн гүйцэтгэлийг хийх гэсэн утгатай. За тэгээд тийм үйлчилгээ ба. За энэ дээр зөвхөн крипточ биш. Бусад зээлийн аппликейшн, за бусад санхүүгийн зүйлүүд хүртэл энэ үйлчилгээгээр дамжиж хийгдэх боломжтой байдаг. За миний ер нь бол энэ үйлчилгээг ашиглаад нэг 3 жил 2 жил гаруй сүүлийн 2 жил юм болж байна. За анх бол Binance дээр гэдэг энэ үйлчилгээ Монгол мерчантууд маш цөөхөн нэвтрэх гэж нэлээд бас банаа бүс нутгаар ингээд нэвтэрч контра сайднес ингээд сонгогдохгүй ч юм уу иймэрхүү байдлаар нэлээд удаан байсан. За тэгээд ашиглаж эхлээд юу гэж бодсон бэ гэхээр ер нь криптогийн салбар дээр бидний хамгийн том зорилго юу байдгийг мэдээж дасаа цэнэглэх болон за буцаагаад нөгөө депозит хийсэн мөнгөө витрэ буюу зарчлага болгож гаргахдаа хэрхэн шинтгэл багтаагаар ямар дамжлага ашиглаж тийм үү арай төлбөр бага төлөхөл гэдэг ийм зорилготойгоор байдаг. Тэгэхээр энэ peer-to-p гэдэг энэ үйлчилгээ бол яг шинтгэл баг гэдэг утгаараа за хурдан шуурхай гэдэг утгаараа найдвартай гэдэг утгаараа бол маш зөв сонголт байдаг. Яг одоогийн байдлаар ингээд Монголд тийм ээ трейд хийж байгаа. За энэ криптогийн салбарт сонирхож байгаа хүмүүсийн хамгийн их ашигладаг үйлчилгээ бол Binance-ийн P2P үйлчилгээ байна. За ер нь P2P үйлчилгээг ажиллах юм бол маш хялбар, тэгээ маш хурдан. Дээрэс нь миний ойлгож байгаагаар аюулгүй гэж би бол бодож байна. Мэдээж эрсдэлтэй талууд байгаа. Гэхдээ тэр эрсдэлтэй талыг бол бид нэр хууль эрх зүйн талаасаа Binance өөрөө нөгөө мерчанттайгаа гэрээтэй байдаг учраас харьцангуй шийдвэрлэх боломж нь асар өндөр байдаг юм шиг надад санагддаг. За мерчант болоход юу анхаарах вэ гэхээр миний хувьд бол анх мерчант яаж болдгийг бол ер нь энэ стейблкойныг нэг биржээс нөгөө бирж рүү авч зараад энэ арбитраж арилжаа хийх ч гэдэг юм ийм байдлаар ер нь ажил ямар байдгийг бол тал бүрээс нь судлаад үзсэн. За тэгээд мерчант болоход бол маш амархан. Тэр нь 3 алхам байна. За эхнийх нь бол энэ дээр та бүхэн харж байна. Юу гэхээр мессеж үйлчилгээ байдаг тийм ээ. Мэйл болон SMS үйлчилгээ буюу утасныхаа дугаартай бид нэр нэвтэрч орохдоо ингээд код авч баталгаажуулдаг холболтыг хий. За хоёрдугаарт нь KYC буюу бичиг баримтны баталгаажлалтыг level 3-ыг гэрээгийн тодорхойлолт хүртэл тэр 3 1 2 3 гэдэг баталгаажлалтыг гуйлангийн хий. За гуравдугаарт нь танд $1000 багадаа $1000 хэмжээтэй BUSD буюу баланс байх ёстой.
За энэ балансыг логтой байна гэж ойлгож байна. За энэ гурван нөхцөлийг та ерөнхийдөө зөвшөөрж байгаа бол энэ apply буюу одоо хүсэлт илгээх гэсэн хэсэг дээр таарна. За тэнгууд нэг юм гэрээ шиг юм. Одоо тий бид нар анхдаас нэг хэд хүртэл байж байгаа. Энэ гэрээ шиг юм бид нар уншиж танилцсан, за эрсдлийг нь болон за бусад үйлчлэгээний нөхцлүүдийг бол ойлгосон гэдгийг confirm буюу баталгаажуулж хийгээд за ингээд ерөөд нь P2P хариуцсан customer одоо support хэсэг рүү холбогдоод за тэгээд хүсэлтээ илгээнгүүд нэг 48 цагийн дараа за минийх нэг 24 цаг хавцаа болсон баг. Тэгээд яг үгээр танд эрхэн нэгдэн та тодорхой stable coin-ыг аваад тийм хин нэгний дасыг тэнглэж өгч болно. За өөрөө магадгүй одоо хин нэгний вичафлыг төгрөг рүү шилжүүлж өгч болно. Ерөнхийдөө үйлчлэгээний нөхцөлийг нь процедур нь яаж явдаг вэ гэхээр аюул амархан. Тэр нь болохоор та Binance дээр USDT дээр за тэрийг төгрөгийн данс руугаар шилжүүлэе гэж бодож байгаа бол Монгол мерчанттай холбогдоод ямар ч шимтгэлгүйгээр зөвхөн тухайн үеийн BUSD буюу USDT-ийн одоо юугаар ханшаар нь шууд Монгол данс руугаа татчих боломжтой. За магадгүй танд Монгол төгрөг байлгаж тухайн мөнгөө USDT-ийн тухайн өдрийн ханшаар нь Binance руугаа мерчантаар дамжуулаад орлого хийх боломжтой. Ийм л үйлчилгээ байна. За ерөнхийдөө бол Монголд баг үйл ажиллагаа яг энэ нөө Binance дээр ажилтдаг хүн болгон баг энийг бол мэдж байгаа хаа. Энэ аюу амархан тэгсэн ирнэ маш хурдан ийм үйлчилгээ байна. Мерчант болсны яг даваа тал гэж бас байна. Миний ойлгож байгаагаар бол би өөрөө мерчант болоод удаагүй. Тэгээд зүгээр яг судлаад ингээ ойлгосны үр дүн юу вэ гэхээр Binance өөрөө мерчантуудаа аюу сайн дэмждэг. За тэгээд дунд нь одоо ямар нэгэн тэмцээн оролдоо ч юм уу эсвэл одоо дискаунтууд тийм маш олон хөнгөлтүүдийг за шинтгэлийн хөнгөлтүүд болон бусад үйлчлэгээний хөнгөлтүүд за ревардсуудыг ингээд өнгөө олгодог. За зарим үед таскууд биелүүлээд Spotify данс руу ревардс авдаг ч юм ийм олон үйл ажиллагаанууд болд юм лээ. Тэгээд тэрэнд нь цаг тухайд нас оролцоод олон хэрэглэгчдэд амжилттай гүйлгээг хийж өгөх юм бол бас тэр хэмжээгээрээ илүү нөгөө найдвартай байдлын хувь гэдэг зүйл бас чеклэгдээд явдаг. Тэгэхээр надад бол ихтэй ажгүй санагдсан. Тэгээд туулагчид энэ P2P үйлчилгээг нь ашиглаж үзүү. За магадгүй та бол гадаадд байгаа хүний хувьд ямар санагдсан тий. За тэгээд монголчуудад ер нь сануулж хэлэхэд яг ямар эрсдэл гэдэг юм уу байдаг бол гэж та өөрийнхөө зүгээс бид нарт гоё тайлбарлаж өгөөч. За баярлалаа. Тэгэхээр манай Нямка болохоор яг жинхэнэ онол талаас нь ярьж байгаа тийм ээ. Англи хэлтэй хүн учраас онол талаас нь би болохоор ерөөсөө танарт маш энгийн одоо хар үгээрэж гэдэг юм уу тийм ээ. Энгийн талаас нь тайлбарлах гээд үзье. Тэгээ ямар асуудлууд яг амьдрал дээр гараад идэх гэдгийг хэлээд өгье. Энэ үйлчлэгээ орохтой зэрэг юу гэвэл ерөөсөө Binance руу юу мөнгө оруулах гээд оруулж чадахгүй байгаа тийм ээ. Coin Binance бирж дээр coin авах гэхээр мөнгө оруулж чадахгүй байгаа хүмүүс гэсэн үг шүү дээ. Нэг талаар бол гараас гарлуу гэсэн үг тэгж орчуулдаг. За тэгээ ингэж сая тэр Нямка нэг юм stable coin-ы тухай яриад өнгөрчлөө. За тэрийг мэдхгүй хүмүүс зөндөө байгаа. Яагаад гэвэл stable coin гэдэг маань $1 тэнцдэг ийм юу coin байгаа тийм ээ. Тэр coin-ыг л юу руугаа Binance руугаа оруулаад тэгээд тэрүүгээрээ Binance дээр coin худалдаж авна гэсэн үг үстэй тийм ээ уг нь. Тэгэхээр энэ үйлчилгээг тэр мерчант гэдэг нь юу гэсэн үг гэвэл одоо би зүгээр гаруугаар хэлээд тайлбарлаад өгөхөд энэ бол зөөчилж байгаа л гэсэн үг шүү дээ. Хувь хүнийг бирж рүү зөөчилж оруулж өгч байгаа гэсэн үг тийм үү. Хувь хүн мөнгө оруулж чадахгүй байгаа хүнийг л энэ дунд нь байгаа хүмүүс мөнгийг Binance руу ч Binance-ийн баланс руу ч оруулж өгч байгаа л гэсэн юм байна. Тэгэхээр миний бодлоор бол ингэж одоо мэдээж энийг айгүйх би ч гэсэн хэрэгжилж ийсэн л да. Ер нь айгуу дайжгүй. Тэгэхээр би энэ дээр ганц нэгэн асуулт байгаа даа.
одоо энэ мерчант болохын тулд ч юм уу те бид хоёр өнөөдөр яг мерчант болох уу үгүй юу гэдэг тухай ярьж юм гэвэл яг мерчант болохын тулд тухайн хүн одоо хэдий хэрэг хэмжээний мөнгөтэй байх вэ гэдгийг Нямк одоо хэлээд өгд. Яг хэдий хэрэг мөнгөтэй байж би энэ үйлчлэгийг хүмүүст үзүүлэх вэ гэдгийг. Тийм ерөнхийдөө бол хамгийн одоо анхны байдлаар та нарт $1000 BUSD байх хэрэгтэй. За тэр бол Монгол мөнгөөр $1000 гэж ойлгож байна тийм ээ. $1000 локтой буюу төвжиртэй байна. За тэгээд мөнгөний одоо бас танд нөгөө бусдын мөнгийг эргэлдүүлэхтэй бас тэр хүн тань руу Монгол төгрөгөөр мөнгө шилжүүлэхээр та тэрийг BUSD болгоод шууд ингээд хөрвүүлэх ч гэдэм юм. Иймэрхүү байдлаар явж байгаа учраас ямар ч гэсэн $1000 багтлан байх хэрэгтэй. За тэгээд тэрнээсээ дээш тий хамгийн доотлолтой. Тэгээд тэрнээсээ тэр $1000 чинь гэхдээ нөгөө локтой байна гэдгийг сайн бодох. Локтой байна юу гэсэн үг гэвэл тэр $1000 одоо нэг өсөндөө юунд тавьчихаа гэсэн үг шүү дээ тийм ээ. Binance-д одоо баталгаанд төгжээд тавьчихаа гэсэн үг шүү дээ. Хэрвээ ямар нэгэн болоод та хүн хуурах юм бол тэр $1000 чинь Binance авах эрхтэй гэсэн үг үстэй тийм үү? Тийм аха тийм. Тэгэхээр чинь тэр хэрвээ мерчант болъё гэсэн хүн бол ядаж $1000 тэр нөгөө цойжлуулах $1000-аас гадна дахиад ядаж нэг 500-аас тэ дээш доллартай байж таны үйлчлэгийг олон хүн авна гэсэн үг шүү дээ. Тийм үстэй. Тийм эргэлдүүлэх тодорхой хэмжээний. Тийм тэгэхээр чи бас одоо нэг өсөндөө юуныхаа Монголынхон банкны картанд нэгдүгürt $1000 бирж дээрээ төгсчих нь хоёрдугаар тэгвэл Монголынхаа банкны картанд өөрийн гэсэн одоо тэр хүмүүсийн мөнгийг USDT юм уу эсвэл BUSD тийм ээ stable coin болгоод нэг өсөндөө $1 тэнцэг coin болгоод Binance руу оруулж өгнө гэсэн. Тэгэхээр энэ дээр мерчант болъё гэсэн хүн бол өөрийн бас нэг зохих хэмжээний хөрөнгөтэй байх нэ. За дараагийнх нь болохоор нэг юм байдаг шүү дээ. Энд чинь бол ерөнхийдөө бас нөгөө итгэлцэл дээр л явагдаж байгаа нэгдүгээр тий. Хоёрдугаарт нь бол маш их тэр тухайн мерчант хийж байгаа хүн ч өөрөө хариуцлагатай байх ёстой. Тэр нөгөө үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч ч гэсэн хариуцлагатай байх ёстой. За энэ дээр ямар асуудал гараад ирдэг вэ? Би ажиглаж ирсэн. Нэг 15 минутын дотор яг нөгөө мөнгөө тэр хүний данс руу хийх ёстой юм билээ шүү дээ, тийм үү? Жишээлбэл би одоо хэнийг Нямкагаар үйлчлүүлж ийн гэвэл би Нямкагийн банкны карт руу 15 минутын дотор өөрийнхөө USDT юм уу BUSDT coin авах мөнгөө шилжүүлнэ гэсэн үг үстэй, тийм үү? Тийм юм байсан. Тийм тэгэхгүй бол бас манайхан чинь ингээд нөгөө мөнгөө шилжүүлэхгүй тэр 15 минутанд амжихгүй мөнгөө шилжүүлэхгүй удаад идэв юм билий. Тэгэнгүүт нэг сандарч хэлдэг. Тэгэнгүүт нөгөө нэг ордер чинь энэ минутанда амжилтгүйгээр ордер чи өөрөө хаагдчихдаг. Нэг тал нь. Нөгөө тал нь энэ дээр би юу гэж ярих гээд байнгвэл нөгөө хүмүүсийн энэс болоод энэ хариуцлагагүйгээс болоод хүмүүсийн нөгөө рейтинг чинь буурчдаг юм билээ. Одоо өөрөөр хэлэх юм бол тийм мерчант чи рейтинг буурна гэсэн үг. Ягаад гэвэл нэг эн чинь нөгөө нэг биелэгдээгүй ордер болчихж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм ээ биелэгдээгүй үйлчлэгээ болчихж байгаа гэсэн. Тэгэнгүүт нөгөө хүн маань одоо нэг өсөндөө нэг хүний юмыг хийж өгөөгүй юм шиг болчихдог. Үнийн чанартай бол тэр 15 минутанда амжиж нөгөө мөнгөний би өөр явуулан чам руу. Тэгээд Нямка маань бас тэр 15 минутанда миний Binance-ийн баланс руу явуулах хэрэгтэй гэж ойлгосон. Тийм зөв үгүй юу? Тэгээ ер нь бол нөгөө биелэх тийм тодорхой юу давхцаад байдаг. За одоо жишээ нь саяны туулагчийн ярьж байгаа хэсгийг тэр амжилтгүй болчихж байгаа гэдэг ордерийн амжилтгүй болж байгаа гэдэг яагаад мерчантууд нөлөөлөд байгаа гэдгийг та нар эндээс харж болно. За энэ миний дэлгэцт энэ дээр харагдаж байгаа одоо жишээ нь энд Монгол мерчантууд гарсан байна тийм ээ амжилт гээд за Мишель гэдэг юм уу. Тэнгүүд энэ доотлолт нь нэг юм хувь харагдаж байгаа. Одоо энэ дээр юу гэдгийг за 99.80 ч гэдэг юм уу те 90 70 ч гэдэг юм уу 90.7 ч гэдэг юм уу иймэрхүү байдлаар нэг хувьд за артлан зарим нь 100%, зарим нь 70% гэдэг янз бүрүүд байдаг. Ингээд доошоо явуулах юм. Тэгэхээр юу байдаг юм бэ гэхээр энэ хувь маань өөрөө амжилтгүй ордероос болоод яг нөгөө багасаад ирдэг гэсэн.
тэрийг яриад байгаа гэсэн. За тэгээд огт одоо мерчантаар өөрчлүүлж байгаагүй шинээр одоо ямар ч мерчантыг та танихгүй бол хүмүүс ихэвчлэн юуг нь хардаг гэхээр энэ хувийг хардаг. За тэгээд бас мөн энэ нэг арт талтанд байгаа шар өнгөтэй зөв тэмдгийг бас харж иж нөгөө найдвартай байдал гэдгээ яг сонгож үйлчлүүлдэг учраас энэ нөгөө амжилттай ордер гэдэг бол бас айгүй чухал зүйл байгаа. Энийг бас хэлчихье. За тэгээд бас тэр юу одоо жишээлбэл энэ нэг комент бичдэг юм байлээ шүү дээ. Тийм юм байна уу чи нэг одоо тийм ээ тэгэхээр бас манайхан нэгэнт Монгол хүмүүсээ дэмжиж гэж бодож байгаа бол өөстөө тий би бол үйлчлэгч талаас нь яриад шүү дээ. Нямх болохоор мерчант өөрөө мерчант учраас өөрийнхөө тэгэхээр би энэ одоо жишээлбэл нямкагаар юу баянысынхаа баланс руу мөнгө оруулсан бол дараагийн хүмүүс энэ хүнээр байнга солиулаад байгаасаа гэж бодвол заавал комент бичих хэрэгтэй шүү дээ тийм ээ. Уг нь бол тэгжээч нөгөө рейтингийн өндөр болгож өгөх юм бол надад чи сайн би бол байнга одоо жишээлбэл айхгүйгээр чамаар мөнгө оруулаад байна гэсэн үг. Нямкагийн маань рейтинг нь дээшээгээ яваад байна гэсэн үг. Энэ дээр бас айгүй юм итгэл найдвартай хариуцлагатай байгаасаа гэж би нэг бодсон. За дараагийнх нь болохоор өөр coin бол оруулж авахгүй шүү дээ тийм ээ. Зөвхөн л stable coin тийм үү? Тийм. Одоогоор болохоор яг монголчууд л ихэвчлэн миний харснаа. Гэхдээ би бол мерчант бол нэг удааг байгаа. Зөвхөн ер нь бол өөрөө туршиж үзсэн, туршиж үзтээ. Тэгэхээр хэдий одоо нөгөө BUSD-ийн юу байгаа ч гэсэн сувг байгаа ч гэсэн монгол мерчантууд дээр бол яг BUSD-гээр нөгөө ордер үүсгээгүй. Ихэвчлэн монгол мерчантууд заавал USDT дээр ерөөд нөгөө гүйлгээ хийх юм лээ. BUSD руу орохоор нөгөө манайх бол голдуул USDT гэсэн үг байна шүү дээ тийм ээ. Тийм байдаг. Тэгвэл одоо энд хэрэг гадаадд байгаа хүмүүс сонсож байгаа бол өөрийнхөө орны мерчантуудыг хэрэглэх юм шүү дээ. Жишээлбэл одоо гадаадд байгаа хүмүүс яг одоо юу гэдэг Европын орнууд байгаа бол Европын орнуудын хүмүүсийг ашиглаж болно. Кореод амьдарч байгаа бол Корегийнхаа тэр яагаад гэвэл тэр гадаадд байгаа хүмүүс тэр орныхоо банкны картаас тэр орныхоо мөнгөнд тэмдэг дээр мөнгө оруулж байгаа учраас яг тэр орныхоо л мерчантыг хайх нь. Тэгээ хайхын тулд юуг нь харах нь гэвэл тэр процентийн одоо тэр хүний юуг харах нь рейтинг нь аль хэр өндөр вэ. За дараагийн нэг юм нь ингэдэг. Нэг ийм асуудал гардаг. Одоо жишээлбэл нэг $50 тэнцэгч гэдэг юм 10 доллартай тэнцэх ингээд нэг айгүй бага мөнгөөр мөнгө оруулах болчиход идэг байхгүй 100 хүртэлх доллар. Тэгэнгүүт наад нөгөө энэ мерчантууд чинь нөгөө юу тавьчихдээ шүү дээ минимум тавьчихдээ. Тэгвэл тэр чинь юунаас шалтгаалдсан бол тоо мэдгүй. Яагаад гэвэл тэр хүн нөгөө банкныхаа шинтгэлийг баг төлөхийн тулд нэг 100-аас дээш доллартай хөндлөн үйлчлэнэ гэж боддог юм уу? Эсвэл тэр тухайн хүний нөгөө резерв тий мөнгөнийх нь хэмжээ аль хэр байгаагаас шалтгаалдаг байж магадгүй. Тэгэхээр нөгөө юу яадаг штэ. Хэрвээ бага мөнгө оруулах гэхээр ингээд бүр доошогоо лимит минимум нь бага хүнийг хайгаад явчихдаг байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэ дээр бас хүмүүс болжгүй л тэ нэг бас л дахиад энэ дээр чи нөгөө бага мөнгөтэй хүмүүс чи хөөрхийн нөгөө рейтинг багтаа өнрүүл орох болчдөг. Ягаад гэвэл бага мөнгө сольж өгдөг хүмүүс голдуу рейтинг айгу бага байт юм бэл. Тэгэхээр нөгөө бас юу аавал их зүгээр. Одоо жишээ нь та Binance дээр миний зүгээр ойлгож байгаа би өөрөө яаж анх юм B2B үйлчлэгийг ашиглаад ингэсэн бэ гэхээр Монгол мундаг одоо группүүд байгаа шүү дээ тий. Тэр групп дээр ингээд модератор хийдэг ч юм уу тэгээ мерчант хийдэг одоо охтууд залуучууд байгаа. Тэгээд эдгээртэй ингээд чатаар холбогдоод хэрэв би одоо лимит нь ингээд миний хүрэхгүй байгаад бага баланс байх юм бол би тэдэнд өөрөө зарах гэсэн юм чи ордероо үүсгээд ороод ирээч гэд хашаа тохироод чатаар нь ингээд холбогдоод тийм бас манай одоо энэ группүүдэр чинь яг ийм мундаг бас мерчантууд байгаа. Тэгэхээр тэд нартай ингээд 1-2 ч юм уу тийм хүнтэй холбоотой болвол эсвэл тийм хүмүүсийг мэддэг бол бас тэгж болно. За дараагийнх нь болохоор за ярэ. Тийм таяр би сонс. Тэгэхээр дараагийнх нь болохоор бас ингэдэг байхгүй нөгөө яг ингээд надад нэг тийм явдал тохиолдож ирсэн. Яг би солих гээд ингээд байж исэн чинь гэрэл унтарсан байхгүй.
Нөгөө нэг мөнгөө явуулж амжаагүй гэрэл унтарсан байхгүй юу? Тэгэхээр чин интернетгүй болох тохиолдол байна, гэрэл унтарчих тохиолдол байна. Ямар нэгэн техникийн асуудал гарна тийм үү? Тэгэхээр ямар асуудал байдгүйгүй л тэр хувь хүний чат руу бичиж шүү дээ. Одоо жишээл өөрийнхөө тэр солих гэж байгаа одоо мерчантныхаа хувь чат руу би шууд бичсэн. Яна намайг уучлаарай, би нөгөө ингэж ингэх гэсэн чинь ингээд гэрэлгүй болчиход гээд ингээд тань руу нөгөө мөнгөө явуулж чадсангүй гэдгсэн чинь нөгөө хүн чи хөрхий юу яач гсэн. Тэгээд нэг жоохон тийм дургуул байсан л та ихэндээ тэгээд сүүлд нь би ингээд бүр скрин явуулсан байхгүй ингээд гэрэлгүй болсон. Тэгэхээр бас манайхан яг сольж байгаа тохиолдолд өөрт чинь ямар нэгэн асуудал гарах юм бол шууд нөгөө наа чинь юу яд нь шүү дээ тий. Шууд нөгөө чатчдаг юм байдаг. Тэрлүү нь өөрийнхөө юу бичих хэрэгтэй нэгдүгээр. Хоёрдугаарт нь би бас нэг ийм асуудал гарч ирсэн юм. Энэ бол нөгөө анх эхлээд нөгөө Payer ч нэг хэсэгтээ нөгөө coin Binance руу оруулж болдгоо байсан байхгүй юу? Тэгсэн чинь би яг нөгөө надад болохоор $25 оруулах байсан чинь би яг $25 явууллаа гэсэн чинь Payer миний нөгөө $25-оос чинь 1.5 жилүүдээ хасцсан байхгүй юу? Шимтгэлээ авсан баг. Тэс нөгөө мерчант тэр чинь яг нөгөө миний $25 чинь очих хэмжээс багассаад очсон. Тэгэд тэр нөгөө дуршлагтай хүн байсан учраас автоматар явчихдаг юм бил. Тэгсэн чинь нөгөө 25 нь гүйцэхгүй болохоор миний ордер ерөөсө гүйлгээ хийхдэггүй болсон баг. Тэгээд дахиад би нөгөө чат руу бичсэн. Тэгэхээр яг ингээд амьдрал дээр яг ингээд хийгээд явж байхад ийм янз бүрийн асуудал аягүй гардаг. Тэгэхээр тухайн хүн өөрөө банкныхаа картнаас тэр нөгөө хүн рүүгээ явуулахдаа маш их тооцоолж явуулна гэсэн. Банк чинь одоо хэдэн би одоо 150 мянган төгрөг өгөх гэж байгаа бол банк чинь миний 150 мянган төгрөгөөс юугаа шимтгэлээ авдсан байх уу үгүй байх үү ялангуяа гадаад байгаа хүмүүс бол энийг аягүй танд тооцоолж иж мерчантад маань тэр 150 мянган төгрөг маань бүтнээр очих хэрэгтэй шүү дээ. Тэгжээ тэр хүн чинь миний баланс руу мөнгө хийх хэрэгтэй тийм үү? Тэгэхээр ийм нэг асуудал байсан. Энэ бол гэхдээ нэлээд дээр үед одоо яг тийм асуудал байдаг юм уу мэдэхгүй. Миний хувьд бол ялангуяа гадаадын банкнуудын юунууд зарим нь болохоор нөгөө үндсэн баланснаас чи мөнгө чи авчдгийг. Зарим нь болохдоо зэрэг одоо жишээлбэл $25 гэхэд тэнд нь асуулт байдаг байхгүй юу? Та $25 өөрөө шимтгэлээ төлөх үү гэд. Тэгэнгүүт чинь би 25.1 гээд өөрөөхөө шимтгэлээ төлөө явуулна. Зарим банк тэгж асуухгүй миний 25-аас ч хасчдаг байхгүй юу? Тэгэхээр манай Монголын банкнууд ч юм яг ямар байдгийг мэдэхгүй тэрийг бас айгу сайн тооцоолох хэрэгтэй. Энэ нэг асуудал. Яг амьдрал дээр гардаг. Тийм тэгэхээр чи нөгөө цаана очихдоо 24 хийдэж юм уу болчих юм шүү дээ. Асуудал. Тийм тэр цаана очихдоо дутаад очичдаг. Тэгэнгүүт нөгөө гүйлгээч нөгөө автоматар болох байсан гүйлгээч явах болчдөг юм бил. Энийн дээр бас айгу сайн анхаарах хэрэгтэй. Дараагийн миний нэг асуулт байна. Одоо жишээлбэл мерчантнууд нь энэ рейтингтэй байгаад байна тийм үү? Худалдаж авч байгаа. Одоо би гэхэд үйлчлүүлэгч гэхэд би рейтингтэй байдсан болов уу гүн болов? Жишээлбэл би сайн худалдан авах гэдэг ч юм уу сайн үйлчлүүлэгч гэдэг. Минийх би нөгөө одоохон яг шин болохоор минийх дээр бол яг тийж нөгөө энгийн хэрэглэгчдийн зүгээр тим юм гэдэг юм бол харагдахгүй байна. Тэгэхээр нэг би ойлгохдоо одоо жишээ нэг 6 сар мар байнга ингээл ордер үсгээд ивэл тэр нь ч юм уу харагддаг юм. Одоохондоо л гарч ирэх бах тий. Чиний байнгын үйлчлүүлэгч гэдэг ч юм уу байнгын үйлчлүүлэгч ирээдүйн өндөртөө ямар ч асуудалгүй мөнгө шилжүүлждэг гэд гараад ирдэг бах гэж би бодод. Нэг тийм байсан санагдаад байна. Тий одоохондоо болохоор минийх нөгөө яг тэр төрлийн юмнууд нь харагдахгүй. Би ч одоо шинэ байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг харагдахгүй байгаад. Яванда би ч одоо нэг ядаж нэг 6 сар ч юм уу жил мэл болоод ирэхэр чинь бас овоо гайгүй юутай болч үйлчлүүлэгчтэй болоод ч юм уу эсвэл хэрэг тууштай хийгээд байвал өөрийн гэсэн рейтингтэй хэрэглэгч нартай ч юм уу болчвол тухайн үедээ л тэгж харагддаг. Одоо бол надад яг харагдахгүй л мэддэхгүй л байгаад байна шүү. Бас нэг одоо хамгийн энийг актер асуулт бол нөгөө зөрчил гаргавал одоо яах вэ? Жишээлбэл дээр нэг хэсэг анх эний чинь нөгөө дөнгөж эхэлж яхад манайхан чи өөрсдөө ч туршлагагүй байсан тийм мерчант шигсэн туршлагагүй байсан шүү дээ. Нэг мөнгө явуулсан чинь миний нөгөө баланс руу USDT-тэй орж ирэхгүй байна гээл
Тэгээд эсвэл би USDT-гийн өгсөн чи миний банкны карт руу мөнгө нь орж ирэхгүй байна гэл ингээл асуудал гараад байсан. Тэгэхээр хэрвээ ямар нэгэн ийм зөрчил гарвал яах вэ? Тий, ерөөхдөө бол тэр нас айгүй надад таалагдсан. Тэрний үгээр ямар нэгэн одоо зөрчлийг болол спорт нэ айгүй хурдан ингээд шийдэж өгдөг. Тагуу одоо асуудлууд мэдээж байгаа. Тэгээ тэр асуудлуудтай холбоотой шийдлийг бол маш хурдан шийдэж өгдөг. Нэгдүгээр, хоёрдугаар одоо ингэх юм бэлээ. Анх хэрэг та энэ одоо P2P үйлчилгээг ашиглах гэж байгаа бол өөрт байгаа стейбл койноо Монгол данс руугаа татаж авахд бол та эхлээд өөрөө мөнгө шилжүүлэхгүй стейбл койноо accept хийхгүй байж байгаад нөгөө хүнээ таны Монгол данс руу одоо мөнгөө хийсэн тохиолдолд accept-а даруулах зүгээр юм лээ. Харин эсвэргээрээ та стейбл койн худалдаж авах гэж байгаа та Монгол төгрөгтэй бол төрүүлээд нөгөө Верчатынхаа данс руу Монгол төгрөгөөр хийж иж таны одоо стейбл койн чинь Binance чинь баланс дээр орж ирэх боломжтой. Тэгэхээр тэрийгээ бас мэдгүй. Тэгвэл хүмүүс нөгөө над руу бас нэг 2-3 тохиолдол холбогдсон. Тэрний яасан гэсэн чинь ордер өгөөд тэгээ нөгөө хүн нь чата хараагүй эсвэл одоо ордер хараагүй ч байсан юм уу юугаа Монгол мөнгө хийгээгүй байхад нь accept-а дарчдаг. Тэнгүүд нөгөө accept-а дарангууд чи шууд мөнгө нь орж ирээгүй байхад тухайн зарах гэж байгаа хүний стейбл койн нь шилжчихдэг. Тэгээ нөгөө хүн яг чата хараагүй хоорондоо холбогдож амжаагүй байж итэл ингээд хүлээлт үсээд яач вэ гэд ингээд ингэсэн чи ингэчлээ гэд над руу 2-3 тохиолдол тэгж ярьц. Тэгэхээр тэр нөгөө дарааллуудаа бас степийнхаа дарааллуудыг бас аюултай судалж байгаа хийвэл их зүгээр. Ямар нэгэн одоо мөнгө тэглээ инглээ гэх юм бол спорт руугаа хит хитийн нөхцлөөр ханддаг. За тэгээд тэр нөхцлүүдээр нь хадангууд угаасаа дорн тэр чинь шийдэд өгч бүр амар луурдаал алга болоод тийм эсвэл одоо бүр ингээд алга болно гэсэн юм ер нь бол байхгүй юм байна гэж би харсан. Яа тэгэхээр тэр нөгөө гэрээ аягийн тодорхойлолт хийгээд энэ чинь нөгөө буруу юу бичээд болох хүсэлт өгдөг гэрээ аягийн тодорхойлолттой KYC ингээ хийж байгаа учраас энэ чинь өөрөө яг англи хэл дээр нь ингээд юунуудын хууль дүрмийг нь унших юм бол тэрвээ та одоо ямар нэгэн байдлаар хүн луурдаад мөнгө алга хийгээд эсвэл санаатаагаар хин нэгэнд тохирол учруулсан тохиолдолд олон улсын одоо ийм хариуцлага хүлээнэ, хууль хэрэгцээ хариуцлага хүлээхэд бэлэн гэсэн тийм утга зүйтэй юм байлээ. Тэгэхээр бол надад лав ямар ч гэсэн өөрөө мерчант болоогүй байхад ашиглах хугацаанд ч гэсэн ямар ч тийм зөрчлийн асуудал гарч байгаагүй. Тэгэхээр найдвартай байдал нь бол надад илүү таалагдсан. Ер нь бол анх тэгээд яг уу миний гол зорилго ягаад заавал мерчант болох гэж ингэж яасан бэ гэхээр нөгөө ханш жоохон ингээл хэлбэлдээл дандаа л арилжаа яждаггүй. Тэгээд дээрэс нь давхар нөгөө ажилтай ч юм уу тий байнга явах боломжгүй тийм хүмүүс бол нөгөө арбитриж арилжаа шиг энэ мерчант шиг ингээд мерчант ч одоо арбитриж арилжаатай ер нь бол төстэй байгаа шүү дээ. Ерөнхий шин чанар юм. Тэгэхээр ингээд хийвэл бас илүү цаг хугацааны хувьд ч тэр за бусад хэлбэлцлийн хувьд ч тэр ер нь бол боломжийн байна гэж үзсэн байхгүй. Тэгээд оролдож үзээд өөрөө судлаад тэгээд хүсэлт энэ төр явуулаад за өөрийнхөө бас ашигладаг тий хэрэгэлдэг мерчант нэг охин байдаг. Тэр охиноос зөвлөгөө аваад ингэж хийд юм байна, ингэдэм байна гэд цаашаа ингэ явсан. Тэгээ ер нь бол бас монголчууд миний ойлгож байгаа хэрэг боломж нь байгаад нөхцөл нь бүрдэх юм бол мерчант болоод бас энэ олон хөнгөлтүүдээс нь за өөртөө ашигтай хэрэгтэй байдлаар ашиглаад ингээд явах юм бол нөгөө одоо ингээл миний зүгт бодож байгаа юу гэж бодсон хэрэг хүн ер нь ингээд нэг суралцаал хөгжөөд байх гэсэн илүү их боломжууд нэгдэлээд. Тэгэхээр заавал одоо хэдэн сая төгрөгийн эргэх мөнгө байхгүй ч гэсэн их бага хэмжээгээр ингээд оролдоод яваад л юм бол та тэр хэмжээгээр хөгжөөд лээ. Тэгэхээр зүгээр арилжаа хийж чадахгүй яах вэ гэж яхаа орно мерчант болоод ингээд хийвэл бас боломжтой юм байна гэж би бол харсан. Гэтэ мэдээж
яг хий гэж бол хэлэхгүй л байна. Тэр тухайн хүний өөрийнх нь сонголт байгаа тий. Тэгээд судлаад үзээрэй. Надад бол яг тэр хувилрагцын талаас эрсдэл нь бол бараг байхгүй хаа гэж би бодсон шин. Би ч бараг одоо тогтмол ашиглаад инлээ удаачлаа. Энэ хугацаанд тийм амар мөнгө төгрөг алга болсон ч юм уу тийм амар өсө гарахгүй. Хит хитэн одоо хүсэл төгтөг тохиолдол байдаг. Гэхдээ тэр бол нэг үсрээл 48 цаг магийн дотор шийдэгдээл. Тэгээд мөнгө нь аль одоо яасан талаас хөвдөөд ингээд ороод ирэх ч юм уу тиймэрхүү байдлууд байдаг л юм шиг үлээ. Надад бол одоохон тийм юм тохиолдоогүй лээ. За хоёулаа одоо тэгвэл дүгнээд дуусгачих тэхүү. За одоо бид хоёр ингээд ийм нэг ярилцлага хоёулаа хийгээд хүмүүс тамны гол нөгөө анхан шатныхандаа шүү хэмээн бид нэр дөнгөж энэ директорыг сонирхож байгаа хүмүүст ийм анхан шатны ярилцлага түрүүний бид хоёрын зөндөө олон ярилцлага байгаа бид хоёрын сувг дээр. Тэгэхээр энийгээ цааш нь хоёулаа ингээд өргөжлүүлье гэж бодсон. Тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгийг би зөвхөн дүгнээд хэлээд өгч арай чамаас ах юм болохоор. тий. Тэгэхээр эн чинь юм байна. P2P гэдэг чинь бол ерөөсөө гараас гар тийм ээ хурдан төргөн Binance-ийн балансыг нэгдүгээрт одоо USDT-гээр цэнгэлж болох нэ. Хоёрдугаар зүйл Binance байгаа балансанд байгаа USDT-гээ Монгол мөнгө болгож авч болох нэ. Энэндээ энэ мерчант гэдэг тэр одоо юу гэдгийг зөөчлагчийг ашиглах нэ. За та нар тэгвэл өөрсдөө мерчант болох боломжтой юу? Боломжтой. Эндээс хөөрхөн мөнгө олох боломжтой юу? Боломжтой. Тэгэхээр мерчант хийгээвэл та ямар ч байсан нэг $1000 төгжээд $1000-оос илүү хүмүүст энэ мөнгийг койныг гэхдээ бас эн чинь бас юу шүү балансанда Binance-ийн балансанд өөрөө бас USDT байх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэгээд Монгол банкныхаа картанд бас мөнгөтэй байх нэ. Ингээд та өөрөө маш их хүний итгэл найдвар хүлээгээд өөрөө их хариуцлагатай байгаад ингээд ийм стейбл койнуудыг Binance-ийн баланс руу оруулж өгдөг, тэндээс гаргаж өгдөг ийм боломжтой ажил байна. Энэ нэгэсэндээ ийм одоо боломж, шанс бол байд юм байна гэдгийг бид хоёр хэлээд өгчлөө. Тэгээд энэ явцдаа мерчантанд нь ямар хариуцлагатай байх вэ? Харин тэр мерчантаараа үйлчлүүлж байгаа хүмүүс бас ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг ингээд авахгүй яриад хэлээд өгчлөө. За та нарт бүгдөөд нь баярлалаа. Ингээд хэрвээ энэ бичлэг таалагдсан бол бид хоёрын групп дээр бид хоёрын юм дээр минийх бол туул мягмар гэсэн групп байгаа. Нямка батуулах гэж бичсэн байгаа тийм. Ийм групп байгаа. Тэгээд Facebook бид хоёулын Facebook групптэй. Тэр группүүд дээр яг ямар сэдвээр ингэж хэдүүлээ ярилцах гэдгийг бичээрэй. Тэгээд өнөөдөр бид хоёр туршилтын журмаар хоёулахнаа яриад өгчлөө. Тэгээд дараа нь хэрвээ шаардлагатай гэвэл өөр хүмүүсийг нэмээд асуултанд хариулаад ингээд яваад байгаа. Тэгээд бид хоёрын энэ ярилцлагын маань хилцүүлэх юм аа гэдэг юм мэдгүй. Энийг сайн дэмжиж шеэрлээд фэйсбүүкэд хүмүүсд хүргээд өгвөл маш их баярлалаа. Тэгээд бид хоёрын сувг дээр түрүүчийн нөгөө хөрөнгө оруулалтын тухай өөрхөн бичлэгнүүд байгаа. За бид хоёр жоохон туршлагагүй байсан болохоор зарим нэг дуу мөн цаашаа болцсон. Тэгээ ингээд боломжийн байх юм бол цааш нь өргөжлөлтөд яваад байна. За тэгээд та нар Binance руугаа ингээ оронгууд ерөөд нь нөгөө P2P үйлчилгээний одоо хөтөч гэдэг хэсэг байгаа. За тийм дээр бол яаж мерчант болох вэ? За P2P үйлчилгээг хэрхэн ашиглахын гэдэг тухай ингээ зургаар зааврууд бол орсон байгаа. Тэгэхээр тэрнээс бас та бүхэн хараад степүүдийг юм дагаад зүгээр одоо үйлчлэгийг бас тушаад үзээрэй. За дараагийн нэг хэлэх зүйл нь яг саяны нөгөө туулагчийг хэлсэн шиг төлөвлөгөө нь болохоор яаж байгаа гэхээр 7 нэг удаа ч юм уу ийм хилцүүлэг анхан шатны одоо хүмүүстээр бол хилцүүлэг. За тухайн 7 хоногт тулгарч байгаа хүмүүс ямар асуултууд ирүүлсэн тэрнтэй уралдсан сэдвийн дагуу хүмүүстэй хамт одоо тэр асуудлаа шийдэх гэж байгаа хүмүүсээ бас ингээд яриандаа оруулаад ингээд тийм хилцүүлэг ингээ оруулж ия гэдэг ийм санаатай байгаад байгаа хоёр талаасаа. Тэгээд та нар маань дэмжиж байгаа бол
бит хоёртаас тэр сэдвүүдийн маань хэлээд та нарт бас магадгүй тулгарч байгаа асуудал байвал тэгээд тэр асуудлуудаа бас комент хэсэгт нь үлдээгээд энэ тухай ярьж өгөөч, энэ тухай судалж өгөөч гэх ингээд яваарай. Тэгээд ямар ч гэсэн туулагчтай маш их баярлалаа. Намайг үргэлж дэмжиж тэгээд зогссон газарт минь араас нь түлхэж ингэж өгдөг. Тэгээд танд үлгэх баярлалаа. За бас бид намайг таахдаг тийм энэ бүх хүмүүстэй туулагчийн группийнхандаа бүгдэнд нь баярлалаа. Ямар ч байсан хашигтны хүмүүстээс хэрэг болохоос мэдээлэлээр хангахыг зорж байгаа. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. За баяр та. За баяр та.